Хүн барьцаалсан энэхүү хэрэг сүүлийн өдрүүдэд нэлээд хурцдаг шинжтэй болоод байна. Гуруула хүн барьцаалах. Тэр гэлцийн дарга нар чинь авилгаар авсан мөнгө гэртээ хадгалдаг гэж байгаа шин. Хідүүлээ ерөөсөл барьцаал. 50 саяг нэхэд ахтай явах юм аа новшнууд чинь 20 сая долларыг өгөхөд бэлэн байна гэдгээ мэдэгдэж байна. Чиний юу хүсэж байсныг бодоолоо. Би энэ барьцааг өөрөө удирдна. Яагаад? Боцоо. Хаа. Хүрдэл гэдэг. Дотуугаа нөхчөж мөрөөдөлтөд хүрхийг хэлдэг юм. Насалма миний би нэрээ дэвшүүлж байна. Хамгаалын нөө гарсан байна. Энэ өдрийг удаа хүлээлээ шүү. Танаа энэ хүний чи машинтай дэлжлэн. Эдгээр хоногийн дараа имэл хэрэг. Тэр Англи Америкт төсмөл хамаа. Та чи юу яриад байгаа юм бэ? Манай нам битүүхэн үнэ харамсаж байна. Би тавал хойлонд нийтэхгүй. За юу. Би даасандах мөнгөндөө итгэв. Харин ч нэг үзэн шүү. Хай! Машина идешь что? Эцэст нь бод уурган шүү. За юуны өмнө энэ киног хийх сэдэл бол нэлээд эртнээс угшилтай. Тэгээ олон жил энэ киноны зохиолыг би зөвхөн дотроо бодож явсан. Гурван одоо дүүдээ анх хэлж тэгээ бид нар хоорондоо бас нэлээд зөвлөдөж энэ зохиолыг хэрхэн одоо жишээ нь Монголын нөхцөлд оруулж, өөрчилж, сонирхолтой, ритмтэй болгож болох вэ гэдэг тал дээр санал солилцсны дараа энэ киног хийх одоо шийдвэр гарсан юм байна. Тэгээ бид юм ярьж сууж байгаа л за давай. Ерөөсөө миний яг санаа бол яг тухайн үед бол тэрэн дээрээс дөрөөлөгдөөл тэгэл ми яг энэ тэрбумын хэрэг гэдэг нэртэй энэ киноны зохиолыг ерөнхийдөө бол яг бичиж эхэлсэн байна. Зохиолыг яг ингээл ярилцаал ингээд сууж байхдаа бол хамгийн түрүүнд хадагтаад ирэх юм тоглох вэ гэсэн амар том асуулт. Хамгийн том асуулт нь. Тэгээ бид нэр маш их ярилцсан л та. За тэр хадагтайг одоо яг хамгийн түрүүнд хэн байх вэ гэдээ найруулагчтайгаа сууж байгаа. За хэн байх вэ гэд зохиол бичигдэхээс өмнө шүү дээ. Тэгэл яг яриад хамгийн нэгдүгürt шууд орж ирсэн нь бол манай киноны гол дүр төгсөн Монгол Улсын төрийн сонирхолтой ардын жүжигчсэн Сувдаа багш. Монголын тайз дэлгэцийн урлагт яг одоо хүчээ сорж байгаа, шинийг хийх гэж хичээж зүтгэж байгаа залуу уран бүтээлчтэй хамтарч ажиллах болсонтой би баяртай байна. Тэд нар маань надад төсөлтэйсэн. Тэгээд хамтарч ажиллахад сайхан байлаа. Сонирн байлаа. Бас миний ойлгохгүй, мэдэхгүй, чадахгүй зүйлүүд их байлаа. Тэгтээ би хичээж ажилласан. Хамгийн гол нөгөө Мантхосцын хатнаас хойшоогоо одоо 30 жилийн дараа энэ кинон дээр яг гол дүрд тоглож байгаа нэгэд 30 жилийн үечлэлтэй болчихж байгаа байхгүй. Бие засаагүй, гэрээ засалгүй, намд илсэж. Ямар ч байсан хэдүүлээ тал талаасаа нийлээд гоё ажиллаад үзье. Нэгэн сайхан уран бүтээл ярд хамтдаа гарья гэд бид гурыг дэмцэнд нь бас маш их баярлаа. Сувдаа багшаас хэлье. Одооны залуучууд амар хялбар аргаар бас мөнгөтэй болох, амьдралыг их хялбархнаар сэтгэх энэ үзэгдлийг л одоо гурван залуугийнхаа гол дүрээр дамжуулж бас шүүмжилсэн юм байна л да. Манай зоологийн дүр. Өөрийн гэсэн одоо ажилдаа орлоготой байхаа оронд те ажил хийхгүй одоо бэлэнчлэх сэтгэлгээнд автцсан тэгсэн мөртлөө одоо гэр бүл зохиогоод олон хүүхэдтэй болцсон түүндээ ингээ ядраа дарлуулад явж байгаа ерөнхийдөө жахан тийм залхуу тийм одоо залуучуудын төлөөлөл юм ба. Чи 500 мянган төгрөгөөр ингэж байгаа юм уу те? Тэгвэл чи 5 сая төгрөгөөр бүр өгөх юм байна л та. За. Мэ. Бүгдийг нав яг шиг 450 л байгаа шүү. Код нэти.
зайлтай, тийм залхаг хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг тийм дүрлэлтэй. Тэгэхээр дүүн эхлээд орон байр тайл болчмоор байна да. За ажил бол яг болдсон шүү дээ. Шинэгийн дүр маань би одоо Монголд байх юм биш ээ. Би бол одоо ингээд гадаадд сураад тэнцэнэ ажиллаж амьдрал надад одоо их болж байна ч гэдэг юм. Дүүн бол яг Монголд амьдрах юм биш ээ. Чи юу гэсэн үг юм? Гэхдээ яг уг нь би маркетингийн менежерээр төгссөн байхгүй юу. Тэгээд сарж хүрэхгүй ажлаасаа халагдсан. Яасан? Яга алдсан. Мэдгүй хитрхи агаарал юм яриад байна гэсэн шүү дээ. Хит хийсвэрлээл би хусна би чадна гэдэг байгаа мөртлөө ажил нь явж өгдөгөө зүгээр нэг амнаас цаашгүй бас юм нийгмийн төлөөллүүд байна. Олон үндэстний боловсролын системийг ингээд хүчтэйгээр дэмжиж суулгацсны харгаагаар их олон залуучууд гадаадд сургуульд өсч ирээд Монголдо эргэж ирээд ажиллах гэхээр бас тэр системд нийцэж өгдөг. Буцаад яг тэр бэлтгэгдсэн нөгөө эмх замбраатай систем рүү явчихж байгаа тэрийг шөмжилж. Чи хөрсөн дээрээ буу заа. Чи Монголдо буу ойлгож байна уу? Тэр Англи Америкт байсан бол хамаа алга. Би чамайг ажилласаа халсан гэдэг нь овш минь. Чи халагдсан. Дарга. За манай Тодогийн дүр бол яг л одоо манай өнөөдрийн Монголын нийгэмд бас нэлээд олон байгаа. Өөрийнхөө хүч хөдөлмөрөөр амьдралаа босгох гээд явж байгаа. Ингийн тэнд орчин залуугийн дүр. Тэ яах юм? Гуруула хүн барьцаалах юм уу? Юмны ингээд нэг голыг бариад байгаа миний дүр те. Юмны голыг бариад байгаа. Нэг юм шийдчих чадахгүй. Айлгэр толгоолоод байгаа мөртлөө эр хүн байж чадахгүй. Эсвэл ингээд нэг юм яах гэдэг нь мэддэхгүй мөртлөө ингээд нэг юмыг төвийг сахиал нийгэмд үгээ хэлж чадахгүй юм олон дүрүүд байдаг. Энд хоёр бүстаа сагаад дуусч байгаа хөрөөд өгч багш шүү. За та бараг л шоронд орно. Шорондоо. Шинэ. Найз салаараа татгалзах үү? Болно. Ингээд энэ гурван дүрийн одоо илэрхийллээр бас аливаад хандж байгаа хандлагыг л нэлээд тод гаргаж ирэл гэж бодсон л доо. Тэгээд ийм дүрийг бас бид гурав бас чадан ядан бас шигдэхийг бас зорьсон. Сцен 13 1-2 long shot. 50 дөрөв. Явсаа. Нилээ хурдан яваа шүү. Явсаа. Явсаа. Брейк явсаа. Сцен 35 1-1. Яг үндсэндээ бол гэмт хэрэг хийж тийм ээ. Амар хэлбэрээр мөнгөчнө гэдэг маань залуучуудыг хүсээд байх зүйл биш ээ гэдэг энэ нутагснаг л гаргаж ирэхийг бодсон юм да. Би энэ өнөөдөр бизнест хүч сорж байгаа, улс төрд хүч сорж байгаа энэ хүмүүсийн ерөнхий дүр төрхийг бас олж харах гэж хичээсэн. Яагад гэвэл зарим нэг болчмгүй залуус бие засаагүй, гэрээ засалгүй, төр засах гэж намд илсэх болж. Залуучуудаа бидний барьцааны шаардлага 150 сая болно. Чиний юу хүсэж байсныг бодоол ойлголоо. Ер нь бол өнөөдрийн нийгэмд, өнөөдрийн улс төрд эднэр ренте баранта янз бүрийн юм яриад байгаа. Тэр дотор бас энэ дүр явж л байгаа баг. Тийм учраас энэ бол нийгэмд хандсан ч гэдэг юм уу, үзэгчдэд хандсан ч гэдэг юм уу, шүүмжлэлтэй гаргах, хүлээж авах нь чухал юм болов уу гэж бодсон та. И та нарыг хаанаас ч олон шүү. Зайл. Одоо та бүр ингэ дагсан тоглолт байна заа. Цаад очноо нэг юм зааш. Тэгээд би ингэх юм бол шүү. Ингээд. Тэгээд жүжиглээд эргээд ингээ баатар болно. Тэгээд ингээд цуурна. Бодоод үзээч юм уу хоёр эргүү минь ээ. Надад энэ мөнгө хэрэгтэй нь үнэн л дээ. Гэхдээ гэр бүлээ зольж олсон мөнгө надад хэрэггүй юм байна. Аваа, энэ тоглоомоос чинь гарлаа. Та хоёр өөрсдөө уулзрал. Энэ кинонд бас дуртад бол яг гол дөрүүд нь дандаа мэрэгжлийн уран бүтээлч
байснараа бас надад маш их таалагдсан. Өөр юм харахаа болцсон. Тийм өнгө мөнгөнд одоо мөнгийг тэг яаж үрхэн ч мэдэхгүй, мөнгө ямар хэрэгтэйгээ ч юу ойлгохгүй тиймэрхүү л ерөнхийдөө эмхтэй. Чи бас оролцох ёстой. Би ганцаараа энийг хийхгүй заа. Чи өөрөө оролцох. Чамд чиний хийх ёстой ажил заа. 150 сая доллар штэ. Тэр хоёулаа өөрөөсөө өөдөө сахна шүү дээ. Аав руу харлаа. Чин бүлэг. 20 сая долларыг өгөхөд бэлэн байна гэдгийг мэдэгдэж байна. Баярлалаа. Адал явдалт төрлийн кино бүтээн гэдэг бол тийм амар биш. Ялангуяа одоо нэлээд тийм хүнд зураг авалтуудтай, үсэрдэг, хараадаг, тэгээд машины уралдаантай, буудалцаантай гэдэг энэ олон зүйлийг хийхэд тэр болгон дээр бас мэрэгжлийн хүмүүсийн туслалцаа баггүй орж исэн. King Tower-ын 4 давхраас доошоо үсрэх за тэгээд нөгөө усан бассейн руу доошоо 5 метрийн гүн рүү доошоо үсрэх гэдээ бас амьдралдаа хийж байгаагүй алхам бүрээ хийсэн. Газ. Ямар ч байсан гоё эрсдэл бас өөрийнхөө хэмжээнд ямар ч хийгээгүй юм уу хийсэн. Тодорхой хэмжээнд бас кинонд зориулж ямар ч гоё эрсдэл бол гаргасан. Тэгээд энэ маань бол чанартай гоё уран бүтээл гэдэг одоо өөрөө үсэрлээ. Экшн жанрын кино гэдэг утгаараа эрсдэлтэй, ритмтэй зураг авалтууд маш их байсан. Тухайлах юм бол зохиолынхоо дагуу бол одоо жүжигчд маань 10 давхар байшин дээрээс усан бассейн руу үсэрдэг гэсэн үг байдаг. Одоо Монголд ийм объект байхгүй учраас бид нар жүжигчдээ 10 давхар байшин дээрээс үсэргээд дараа нь усан бассейн руу үсрэж оруулаад нэг компьютер графикийн аргаар маш зүү шийдэж кинонд оруулсан юм аа. Энэ мэтчлэн одоо кинон дээр маань буудалцаантай, машины уралдаантай гэдэг ритмтэй, эрсдэлтэй зураг авалтууд маш их байсан. Тухай бүрд нь бид нар одоо хамгийн зөв оновчтой шийдлэр зураг авалтаа авч кинонд амжилттай оруулсан байнамаа. Энэ бэнд бол ерөнхийдөө бол тийм хөөцөлтөнтэй ийш тийшээ яарсан, хөдөлсөн, тесэрсэн, дэлбэрсэн одоо яг ямар нэг юм унссан тийм их байсан бол илүү их тийм сонирхолтой байлгах гэж ажилласан да. Зохиол уншаад аюух таалагдсан. Тэгээд дүрээ ингээд дотроо хараад хамгийн хөвчлөлтэй хэсэг нь болохоор тэр нөө шаардлагатай хэсэг дээр амар гоё байсан. Тэн дээр бүр ингээд өөрийнхөө яг тухайн үед өөртөө дотроо төсөөлсөн зүйлийг хийсэн. Энэ киноны хувиргалт гэх юм бол бууны шарах байсан. За энэ бол ерөнхийдөө мэргэжлийн талаас бол special effect ордог гэсэн үг байгаа. Надад хотод зураг авалт өгч байна. Тэгээд ийм хэсэг явж байна. Хорд наягтай. Тэгээд гадаа хүйтэн. зураг хийлээ. Одоо сонсоорой. Та хоёр шатнасаа авчихсан. Яг ард кино зураг авалт явж байна. Тэгээд стил маш хөндөр байна. Өнөөдөр бол айгүй том сцен. Энэ болохоор гэр хороол дундуур гэж яг манай киноны төгсгөлийн яг сүлжилдэж уралдаж байгаа хөөцөлтөд сцен болохоор өдөрт болж байна. Тэгээд маргааш бас яг үргэлжлэх байхаа яг эндээ.
Яла. Код нэгтэй. Гэтэ нэг тийм халтар юмд орохгүй шүү өвөө. Энэ амт явж явахгүй яаж авч байгаа битгүү. За шууд явлаа. За. Мэ. Манай Dual Z студийн одоо хамт олон маань бүрэн бүрэлдэхүүнээр энэ кинон дээр ажиллаж одоо ажлын голыг л нугаллаа да. Тэгээ бид одоо хамтдаа ямар ч байсан энэ киног эхлэхээс нь дуусах хүртэл нэг 4 сар гарны хугацаа. За бараг 5 сар. Одоо манай кинонд олны хэсэг, за ороод гарсан ч бай, гол дүрч бай, туслах дүрч бай, мөн одоо киноны баг хамт олон гээл данд ард нөгөө маркетингийн баг хамт олон гээл нийтдээ бараг нэг 200 гаруй хүний хүч хөдөлмөрөөр өнөөдөр энэ кино босч байгаа. Ерөөсөө өмнө кино үзэж байхад бол кино жүжиглэлтийг ийм амар хэцүү юм байна гэдгийг ерөөсөө мэдэрч байгаагүй, мэдж байгаагүй. Дээрэс нь маш их өгүүлбэр цээжлэх шаардлагатай байд юм бэл. Хитэ 16. Ийм сайхан залуу тамхитдаг гэхээр л за уучлаарай. Тэгээ ер нь бол амар гоёсэн. Надад миний амьдрал тохиолдчихсан хамгийн гоё дурсамжтай үеийн нэг байх гэж бодож байгаа. Кино урлаг бол хүн болгон хэлдэг хамтын уран бүтээл байдаг. Тэгээд мэдээж кино баг дунд нэгнийхээ чадахгүй байгаа зүйлийг нэг нь амжуулдаг тий. Тэгээ ингээ гих мэтлэн бие биендээ тусдаа дэмтэй ер нь бол ажилдаг. Тэгээд ер нь тэр зарчмын дагуу кино баг манаас явж ирсэн. Маш олон хүмүүсээс тусдын болжсэн. Тэр дундаа олон байгууллагууд, хувь сэтгэл зүрхээ одоо зориулж манай кинонд тусалсан бүх хүмүүстээ кино группийнхаа нийт баг хамт олонны өмнөөс чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлээд. Dual Z Pro агентлагийн хувьд Тэрбумын эрг кино маань анхны кино байлаа. Энэхүү кинон дээр амжилттай ажилласан студийнхаа хамт олон дүүнертэй киног хийж байгаа явцад тусал дэмжсэн бүх найз нөхөд ар гэрийнхэн та бүхэндээ маш их баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч бас бидний хүсэл зорилгыг бидний эрмэлзэл, бидний тэмүүлэл, бидний хамгийн анхны гэсэн энэ бах сэтгэлийг маань хүндэлж хүлээж авсан Dual Z студитэй зохиолч найруулагч Мёгон багтаа мөн Монгол Улсын төрийн сорилт ардын жүжигчдийн Сувдаа багштай, ардын жүжигчдийн Таш Билжээ ахтай, Төрөө ахтай, Отно агчтай, заамаас манай амирлын тоглодог Ануучинда мөн бас энэ кинонд ажилласан бас манай Мөнхөө байна, Артчин байна, манай дууны одоо найруулагч бас Помпом байна, Мегавчин бас Баццэг маань байна, дууны найруулагч Няма гэдэг. Ер нь бол ингээд бид нэр дурдаад байх юм бол асар их олон хүмүүс байгаа. Жишээлх юм бол одоо яг зургийн авалтан дээр бид бас маш их сэтгэлээрээ хандаж маш их бас сайхан тусалсан манай хий ах маань байна. Ханга ах маань. Тэгээд мөн киноны яг үзэгчд бол кинон дээр бол жүжигчдийг үздэг. Тэр яг арын албанд ажилласан тэр хүмүүсийг төдийлэн сайн мэддэг. Тийм учраас киноны маань арын албанд ажилласан ах эгчнэр, дүүнэр, найз нөхөд та бүхэндээ бүгдээрээ маш их баярлалаа. Ингээд нэг мөвөгээр одоо ингээд бүгдийг нь дурдаад байх юм бол үнэхээр дуусахгүй, дундаршгүй тийм сайхан хүмүүс байгаа. Тийм учраас уран бүтээлийг маань үзээрэй. Бидний хувьд анхных гэдгээрээ бас алдсан, онсон тэр бүх зүйлүүд байгаа бах. Тэгээд та бүхэн Зэмлэл Магтаал хоёроо зэрэгцүүлэн сайхан энэхүү киног маань шимтэн сууж үзээрэй гэж та бүхнээсээ хүсэж байна. Тэгээд хаан түшигтэй сайхан уран бүтээлчтэй маш их баярлалаа. Хайртай ханд найз нөхдүүд ах эгч нартай бас маш их баярлалаа. Энэ нэгэн сайхан уран бүтээлийн ард гарна гэдэг бол бид нэр эхэлсэн болвол ажлынхаа 50% хийсэн байна гэж нэгэн сайхан сууд хүн хэлсэн байдаг юм байлээ. Тийм учраас бид нэр энэ уран бүтээлийнхээ бас 50%-ийг ардаа хийцэн явж байна гэж одоо ам бардам хэлээд бас сайхан байна. Тэгээд энэ кинонд маань одоо надад итгэж хамтран ажилласан бүх баг хамт олондоо тусалсан байгууллага хүмүүстэй за мөн одоо манай киног эхнээс нь дуустал тасралтгүй одоо дэмжиж ярьсан ивент итгэгчдтэй маркетингийн хүмүүст гээд энэ хүмүүстэй бүгдд нь одоо гүнээ талархаж байгаагаа энэ ташранд илэрхийлэхийг хүсэж байна. Баярлалаа.